Сайн уу? Энэ удаагийн подкастыг хөтлөх 8 дугаар ангийн эмнэлэг байна. Өнөөдрийн ном танилцуулах хүн бол 8 дугаар ангийн удал юм аа. Сайн уу? 8 дугаар ангийн удал байна. За, энэнгээр подкастаа эхлүүлье. За, өнөөдөр та ямар ном танилцуулах юм? За, би болохоор Ад үзэгдэх зориг гэх номыг танилцуулах байгаа. Энэ нь болохоор Японд хэвлэгдсэн ном байгаа. Тэгээд 2014 онд Японд маш хамгийн их зарагдсан номоор шалгаруулсан. Тэгээд айгүй олон хэлээр орчуулагдсан байдгаас би монголоор яг энэ орчуулагдсан авч унших чагаа. Тэгээ олж чадаагүй солонгосоор энэ уншсан байгаа. За, тэгвэл та энэ номыг товчхон тайлбарлаад өгөөрэй. За, энэ нь болохоор Адло гэх хүний шинжлэх ухаанаар гаргасан нэг судалгааны үр дүнгийг нэг философч нэг залуу хоёр ярилцдаг. Тэгээд энэ нь ямар үр дүн бэ гэхээр хүн хизээч гэсэн ад жаргалтай болж чадна. Тэгээд бас ямар ч хүн солигдож чадна. Тэгээд амьдрал ер нь амьдрахад амар амархан гэх тийм үр дүн энэ судалгаан гаргасан байсан. Тэгээд философч нь болохоор энэ үр дүн яг зөв хүн хизээч солигдож чадна, хизээч ад жаргалтай болж чадна. Бодсон цагтаа тэр үедээ шууд ад жаргалтай болж чадна. Тэгээд ер нь ад жаргал болны их юм хэрэг болтгоо. Ганцхан ад жаргалтай болно гэж бодчихвол бодлно гэж бодсон байгаа. Харин залуу нь болохоор юу яриад байгаа амьдрах гэдэг чинь амар хэцүү зүйл, ад жаргалтай болно. Тэрийг яаж болдгийг би ингээд болъё гэд зөндөөл боддог. Данж би ад жаргалтай болж чаддаггүй гэх зэрэг 5 хоног энэ хоёр маань хоорондынхоо санааг солилцож хоорондыгоо ойлгохын тулд 5 хоног ярилцдаг. Тийм учраас энэ ном нь 5 бүлэгтэй байдаг. Эхний бүлэг нь болохоор эхний хоног тэр 2 хоногтой трама гэх зүйл юу вэ? Трама гэх зүйл гэдгийг байхгүй гэж бодоо гэх зэргээр ярилцсан байгаа. За, тэгвэл та трама гэх зүйлийг юу гэж боддог вэ? Ер нь ямар нэг асуудал юм уу хэрэгээс үүссэн айдас гэж боддог. Тэгэхээр өнгөрсөнд нэг хэрэгээс болоод айдас үүсгээ тэр нь таныг хүртэл айлгаж байгаа гэсэн үг тий. Тэгэхээр энэ философч хүн болохоор та яг гэх цагтаа амьдраа. Өнгөрсөн болсон зүйлээс болоод та айж байгаа гэсэн шүү дээ. Энэ нь болохоор өнгөрсөн болсон явдал. Тэгээд энэ ямар нэгэн зүйл тийм зүйлээс болж гэх юу нэг чи тиймэрхүү ийм зүйлээс болж тийм зүйлээс болж гэсэн санааг чи өөртөө агуулад ингээд амьдарч байвал чи хизээч нэг алхамч урагшаа болж чадахгүй гэсэн байгаа. За, тэгээд ямар нэгэн сэтгэл доторх айдас гэдэг чинь сэтгэл доторх нэг мэдрэмжүүдийн нэг шүү дээ. Тэгээд айдасаар хүмүүс одоогоо ингээд хэцүү амьдарч байгаа гэж байгаа шүү дээ. Ямар нэгэн зүйл хийгээд ямар нэгэн юм туршиж үзсэн учраас айдас гэх зүйл үүссэн гэж байгаа. Тэгээд ямар нэгэн туршилт, ямар нэгэн юмыг хийхэд тэрний үр дүн амжилтын үр дүнч биш. Амжилтын эсрэг амжилтын үр дүнч биш, шипэ гэх зүйлийн үр дүнч биш гэж ярьдаг. Тэгээд бид нар болохоор ямар нэгэн зүйлийн туршлагыг дамжуулаад трама гэх зүйлийг авдаггүй маа. Тэгээд тэр туршлага гэх зүйлийг хийсний улмаас бид нар ямар нэгэн зүйлийг зохицуулах тийм чадварыг авдаг юм аа. Бид нар туршилтын үр дүнээр биш, тэр туршилтанд хийсэн зүйлээрээ бид нар амжилтанд хүрдэг юм аа, өөрийгөө тодорхойлдог юм аа гэж ярьсан байгаа. За, энэ номыг уншаад өөрчлөлт гарсан уу? Өөрчлөлт гарсан бол ямар өөрчлөлт вэ? За, энэ ном нь болохоор ингээд ойлгоход хэцүү зүйл гээд айгүй нэг жоохон сонир мэрэгдсэхгүй юу? Би траума гэх зүйлийг болж чадахгүй ч шиг ингээд өнгөрсөн байхгүй өнгөрснөө орхиод яг одоотой амьдрал гээд би бол ингэж боддог байхгүй. Өнгөрсөн байхгүй бол ер нь одоогийн би ч гэсэндээ байхгүй гээд тэгсэн чинь энэ номон дээр өнгөрснөөгөө орхиод одоотой амьдрал гээд гарсан байсан байхгүй юу? Тэгээ би ингээд амар гайхсан юмнууд бас зөндөө гарсан. Тэгээд тэгсэн ч гэсэндээ ерөнхийдөө ингээд нөгөө
залуу маань асуугаа тэгээ философч маань хариулсараа ерөнхийдөө ойлгоцсон. Тэгээ надад гарсан өөрчлөлт болохоор би болохгүй зүйлийг болохгүй л гэж ойлгодог. Одоо юм болохгүй бол болохгүй болох юм болдог гэж ерөнхийдөө тэгэж ойлгодог байсан байхгүй юу? Болохгүй юм болдог юм болно гэж ойлгодог байсан чинь энэ номон дээр болохоор бодол бүх зүйлийг ингээд өөрчилдөг гэж гарсан байсан. Тэгээд энэ нүг надад айгуу таалагдаад би тэгвэл болох юм болох биш болох юм болно болох юм болохгүй биш. Би одоо эерэг юм бодож иж эргээр би өөрчлөх юм байна гэдгийг ойлгож авсан. Тэгэл таны сая хэлсэн таалагдсан юмнаас өөр таалагдсан ижлэл ч юм уу хэсэг байгаа юу? Байгаа. За Адло гэх хүний гаргасан шинжлэх ухааны үр дүнд юм байдаг гинэ. Одоо би хинэж мэдхгүй ирээдүйлөө зөвхөн өнөөдрийнхөө энэ алтан цаг өнөөдрийнхөө тийм ад жаргалыг үгүйсгэн байж зүтгэх биш. Би өөрөө яг одоодоо амьдрах ёстой гэх ишлэл надад айгүй их таалагдсан. Тэгээд бас нэг өөрчлөл байгаа. Одоо өөр хүний харах өнцгөр өөрийгөө дүгнэх биш. Дүгнэж болохгүй. Тэгээд би ингээ хичнээн хүнд сайн харагдах гад хичээгээд надад дуртай хүн дуртай, дургүй хүн дургүй л байдаг гэдгийг ойлгож авсан. За тэгвэл энэ номыг ямар хүнд уншаасаа гэж хэлмээр байна? Би ер нь энэ номыг болохоор хүн болгон л уншаасаа гэж бодож байна. Тэгээд одоо яг ингээд уншаасаа гэж зориулж байгаа хүн болохоор ойр үед амар стресстэй байгаа. Бүх юм өөр хүмүүсээс болоод байгаа. Ерөнхийдөө ингээд би өөрчлөгдөөгүй, миний хаваарх хүмүүс өөрчлөгдөд байна мэн гэд ерөнхийдөө хүмүүс боддөө штэ. Тэгж бодож байгаа хүмүүс уншаасаа гэж хүсэж байна. Тэгээ бас бүгдээрээ л уншаасаа гэж хүсэж байна. Энийг бодохоор ингээд хүний бодож байгаа бүх юм өөрчлөгддөг юм байлээ. За та тэгвэл энэ номыг уншия гэж бодож байна уу? Би ингээд санаас яриалаа ямар санагдсан? Ер нь ингээ би бас удуулын хэлсэн шиг болохгүй болохгүй гэж боддог байсан байхгүй юу? Тэгээд удуулын саяжгаа хэлжсэн энэ сонсоод жоохон бодлоо өөрчлөлмөр байна гэдэг бодол төрсөн. Ер нь нэг удаа уншмаар л ном байна. За намайг уншиж дуусаар уншаарай заа. За өнөөдрийн подкастыг агааралтай сонсож өгсөн баярлалаа. Тэгээ дараагийн подкастаас уулзъя. Баяртай.